зарим сайтууд ч гэдэг. Тань санал ирсэн үү? Үгүй миний хувьд бол одоо би сайдаар үлдээ эсвэл одоо үлдмээргүй байна гэсэн сонирхлоо бол огт илэрхийлээгүй. Одоо ингэж хэлэхээр хүмүүс итгэхгүй л байх л да. Одоо сайд болох гол хичээрэд байна. Ер нь бол зүгээр одоо энэ парламентын байж байгаа царай 26 гишүүнтэй анхудаа ажилладаг тийм ээ. Тоо их ойрхон олонхын бүлэг 68 за одоо юу гэдэг 42 одоо ардчилсан нам маань яг энэ өнөөдрийг үүссэн нөхцөл байдал Монгол төрөөр одоо яаж тоглож болохыг харагдлаа шүү дээ. Миний хувьд бол дотроо бол юм сэтгэл хангалуун биш байна. Монголын төр тогтолцоо байсан. Одоо энэ бензин шатхууны ойролт оронтын дайн бол тоглоом биш шүү. Бол шууд манай Монгол улсын эдийн засаг одоо жирийн эдийн нуруунд шууд эргэцүүл энэ үед нь одоо энэ улсын хурл одоо улсын хурлын гишүүд төр засгаа одоо байж байгаа унгаагаад босгоод тоглож байгаа байдал нь үгүй л гэж зөвхөн таалагдахгүй. Түүнээс би одоо дараагийн засгийн газарт орой дээрийгээд нүгүүгээд үйлж юмжаад. Дараагийн засгийн газарт ер нь бид сайд шаардлагатай ер нь цомхон байна. Бид сайд бол хэрэгтэй шүү. Цомхон байгаад энэ чинь тийм ээ. Одоо жишээлбэл яг одоо миний ахалж байгаа салбар гэрүүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам бол энэ нийгэм бүхий л асуудалд оролцдог. Хүүхдийн эрх хүчирхийлэл, хүүхд хөгжил, гэр бүлийн асуудал, тэтгэвэр тэтгэмжийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал. Энэ чинь үнэхээр одоо ямблах гад байдаг ч юм уу эсвэл ганц нэг хүнийг ажилдаа болгох гээд дэд сайд гэдэг оронтойг доолж гаргаж тавьсан зүйл биш шүү дээ. Дэд сайд гэхээр л одоо магадгүй энэ Учрлын засгийн газрыг одоо сая улсын хурлын дарга байж болохгүй гэж огцруулсан байна. За дараа нь одоо дэд сайдтайгаа ороод ирвэл бас л одоо огцруулах үндэслэл гэж ярих л байх л да. Ардчилсан ном засаглаж байх үедээ дэд сайдтай байсан шүү дээ. Энэ бол дэд сайдын асуудал зарим салбар дээр үнэхээр хэрэгтэй гэдэг нь бол одоо амьдралаар нотлогдож байгаа хуучин сайд байсан хүмүүс ч өөрсдөө хэлдэг шүү. Түүнээс дэд сайд бол одоо Монголын юу гэдгийг төсөв санхүү янз бүрийн юм дээр тийм ачаал ирээд байгаа юм шиг байна. Гэр бүлийн яам дээр нэг онцлог 800 өөрчлөлтөд гэр бүлийн тухай хууль бол одоо боловсруулагдаж байгаа. Энэ хуулиур цаашдаа явах юм уу? Сая одоо манай салбар дээр бол нийтдээ 6-аас 7 хуулиур бэлэн болсон. За өмнө одоо сайдаар ажиллаж байсан инх хамгаалалт сайд манаас тодорхой хүчин чармаалт гаргаад нэлээ олон хуулиудыг бэлдэж бэлэн болгосон байсан. За үүн дээр нэмээд одоо нийтдээ 7 хуулиуд яг өргөн барихад бэлэн. За үүнээс 2 хуулийн бид нар өргөн барьлаа. За дараагийн хууль нь гэр бүлийн хөгжлийн тухай хууль маань бид нар олон нийтийн хэлэлцүүлгээ хийгээд засгийн газраар хэлэлцүүлэхэд бэлэн болсон. За гэр бүлийн хууль яагаад чухал юм бэ гэдэг энэ асуудлуудыг сэтгүүлчид тав хүн бас ард иргэдэд зөвөр ойлгуулах хэрэгтэй. Манай энэ хүн ам зүйн бодлого буюу төрөлд буурж байгаа энэ явдал бол бас анхаарахгүй хайж болохгүй төвшөнд очсон шүү. 10 жилийн өмнө 80 гаруй мянган хүүхэд төрдөг байсан бол одоо 50 мянга руу ороод ирлээ. Одоо энэ хүүхэд төрөлд буурна гэдэг чинь 20 жилийн дараах Монгол улсын эдийн засаг хөдөлмөрийн насны хүнд шууд нөлөөлнө гэсэн. За ажиллах одоо хөдөлмөрлөх насны хүн бага байх тусам нийгэм даатгалын сан дээр ачаал ирнэ. Нийгэм даатгалын сан маань бүрдэхгүй болоод ирэхээр тэтгэвэр авж байгаа хүмүүс маань тэтгэвэр авч чадхаа болно гэсэн. Тийм учраас одоо бид нар төрөлтөө дэмжихгүй бол нийгмийн даатгалын сангийн жинхэнэ дампуурал 20 жилийн дараа ирнэ. Тийм учраас энэ төрөлтийн асуудлыг ганцхан манай Монгол улс ш дэлхийд даяар төрөлт дээр анхаарч байгаа. За энэний одоо төрөлтийг дэмжих гол хөшүүрэг маань бид нар хуулиараа дамжуулаад 3 ба түүнээс дээш хүүхдэд 4 ба түүнээс дээш хүүхдэд бол ингия гэсэн эдийн засгийн хөшүүргүүдийг оруулж гисэн маш чухал хууль өргөн барихад бэлэн болсон байгаа. Тийм учраас одоо сайд таавах анзарч байгаа чуулган дээр жишээлбэл 25 оны гүйцэтгэлийг тийм ээ одоо улсын хурал хилцэж байна. Одоо 4 сарын 1-ний дотор бид нэр өнгөрсөн хугацааны гүйцэтгэлээ хэлцэх ёстой гэтэл сайд нар нь хариулж болохгүй. Төрийн нарийн бичгийн дарга нар нь хариулаа гэлтэй. Чи юу болоод байгаа юм бэ? Чи өмнө хариуцж байсан салбарынхаа гүйцэтгэлийг сайд нь байсан хүн хариулахгүй бол одоо өөр хэн хариулах вэ? Гэх зэргийн асуудал. Энэ манай энэ Монголын төрөөр ингэж дураараа дургдаг, тоглолдог болсон зүйлийг одоо манай хэвлэл мэдээлэл гэсэн ярьж хэлэх хэрэгтэй. За яг нь жирийн ард иргэд бол ахуйн амьдралаа оюутнууд маань сургууль соёлоо хөөцөлдөөл за одоо гэрээсээ гараад аав ээжнэр нь үр хүүхдээ бодоод ажил төрлөө хийгээд цалин хөнлөөгээл зарим одоо бизнесмэнүүд зээл ахуй юмаа хөөцөлдөд явж байгаа. А гэтэл энэ улс төрчдийн байж байгаа царайг та бүхэн хардаа. Ингээл